Улсын хурлын дарга Бямцогт өнөөдөр төрийн албаны зөвлөлийн дарга болон гишүүдийг хүлээн авч уулзаж тодорхой мэдээлэлтэй танилцахын зэрэгцээ төрийн албаны тухай хуулийн шинжилгээг эрчимжүүлэхэд тус зөвлөл үр дүнтэй оролцох шаардлагатайг онцоллоо. Үүнтэй холбоотойгоор хуулийн хэрэгжилт үнэлгээ хийж бодлогын шийдэл танилцуулахыг үүрэг болгоод улсын хурлаас шаардлагатай эрх зүйн дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийллээ. Төрийн албаны зөвлөл хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ хүрээнд Монгол улсын төрийн албаны хүний нөөц зөв бэлтгэгдэж байгаа эсгээс судалгаа хийхээс гадна төрийн албанд хэрэгжиж байгаа 130 гаруй төсөл хөтөлбөрт үр дүн судалгаа шинжилгээ хийж дүгнэлтээ гаргасан байна. Түүнчлэн өнгөрсөн 2 жилийн хугацаанд төрийн албаны их хөгжлийн санг сайжруулахад анхаарч ажилласнаар тодорхой үр дүнд хүрээд байгаа талаар төрийн албаны зөвлөлийн дарга сэдэв сүрэн байгууллагынхаа бүтэц үйл ажиллагааны талаар танилцуулах мэдээлэлд дурдсан. Үүнээс гадна төрийн албан хаагчдын 2025 оны нэгдсэн тоо бүртгэлээс харахад 4330 байгууллагад 231611 төрийн албан хаагч ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн он төрийн албан хаагчдын тоо 5.9%-аар буурчээ. Мөн төрийн албан хаагчдын дундаж наслалт нэмэгдэж 38.7 байснаас 2025 онд 40 нас болж нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл тэгээс 10 жил хүртэл төрийн албанд ажилласан 35 хүртэлх насны залууч албанаасаа гарч байгаа нь судалгааны дүнгээс харагджээ. Ерөнхийдөө бол яг төрийн албанаас нийт 27517 хүн төрийн албанаас 25 онд гарсан байгаа. Буцаагаад 14233 хүн төрийн албанд орж ирсэн. Энэ сая насны байдлаараа тэгж харагдаж байгаа. Дээрээс нь хамгийн их төрийн албанаас гарсан гаралт хаана вэ гэхээр төрийн үйлчлэгээнд гарсан. Улсын хурлын дарга Бямцогт мэдээлэлтэй танилцсны дараагаар тодорхой асуудлаар байр сууриа илэрхийлж үүрэг чиглэл өглөө. Юун түрүүнд төрийн албаны тухай хуулийн шинжилгээг эрчимжүүлэхэд төрийн албаны зөвлөл үр дүнтэй манлайз оролцох шаардлагатайг онцолсон. Үүн дотроо төрийн албан хаагчдын цалин хөлс нийгмийн баталгаатай холбоотой асуудлыг хөндлөө. Төрийн албан хаагчдын цалин хөлс нөхөн олгуур тусламж нийгмийн баталгаатай холбоотой 35 удаа хуульд 35 янзаар тусцсан байж байгаа. Үндсэн цалингаас нэмэгдэл нь 2.6 дахин нэмэгддэг. Төрийн үйлчлэгээр албан хаагчдад баг нэмэгдэл байдаггүй. Адилхан л төрд одоос ард түмнийхээ төлөө хоёр үстэй зүтгэхэд хангар өргөл явж байгаа улсууд. Тийм болохоор энийг хэрхэн яаж те мэдээж ажил мэргэжлийн онцлог салбарын бас онцлог байлгүй байх уу. Гэхдээ хит ялгаатай байхгүй. Байлгах энэ асуудал дээр одоос тодорхой шийдлэр болж хангах хэрэгтэй. За шилэн төрийн албаны шинжилэл. Төрийн албаны зөвлөлийн тийм хүний нөөцийн удирдлагын мэдээллийн тогтолцоо системд улам чанаржуулъя. Төрийн албан хаагчдын бүх мэдээллийг бодит орчинд яралт оруулж сая танилцуулгад орчинд дашборд байдлаар явж байгаа юм байна шүү дээ, тийм ээ. Энийг өшөө зэгслээд өгчмөр байна. Уулзалтад улсын хурлын гишүүдийн төлөөлөл оролцож мөн байр сууриа илэрхийлж төрийн албаны зөвлөлийн зөвлөмжийг хэрэгжүүлэхэд шаардлагатай эрх зүйн дэмжлэгийг үзүүлж ажиллахад бэлэн гэдгийг хэллээ. ТЗ-ийн 9.1 хувийн эзлээд байгаа дотроос ч юм бас бууруулчих болохоор юм байгаад байгаа байхгүй. Төөрөв шилжүүлж байгаа бууруулчих болохоор. Зүгээр харин ингэж шилжихэд төрийн албан хаагчдын нийгмийн баталгаанд ордоггүй байх хэрэгтэй. Монгол улс бол төрийн байгууламжууд нэгдмэл улс учраас төрийн алба бол өөрөө нэгдмэл тогтолцоотой, нэгдмэл удирдлагатай, нэгдмэл үнэлгээтэй, нэгдмэл хяналттай. Тэгээд тэрнийхээ үр нэгдмэл байдлаар үр дүнгээ гаргадаг ийм л шинэ байх ёстой гэдгийг бид хуульчилсан. Эний үр дүнгээр бас тайлангууд авч байгаа нь бол сайн гэж байна. Түүнчлэн төрийн албаны гүйцэтгэлийн үнэлгээг ил тод болгосонтой холбоотойгоор бүтээмжийг нэмэгдүүлснээр зарим нэг сул орон тоог хэмнэх боломж байна гэж үзэж байна. Мөн төрийн албан хаагчдыг чадварчуулах, агуулгах хөтөлбөрийг шинжилгэхэд онцгой анхаарч ажиллагаа улсын хурлын дарга энэ үеэр илэрхийлж байлаа. Цаашлаа төрийн албаны ёс зүйн тухай хуульд үнэлгээ хийхэд төрийн албаны зөвлөл манлайж ажиллахыг үүрэг чиглэл болголоо.